Тэгэхээр процессын дахин инженерчлэл гэхээр энэ бол технологи гэж ойлгоод байгаа. Энэ бол тийм биш юм. Энэ бол төрийн бүтцийн өөрчлөлт, хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулалт, тухайн иргэний асуудлыг шийдэж өгөх цогц шийдэл, дээрэс нь энэ хамгийн гол юм сэтгэлгээний өөрчлөлт. Төртөө харьцаж байгаа үйлчлэгээнүүд дээр жишээлбэл асрыг цаг завыг зарцуулдаг. Тэр нь одоо амьдрал хэрэгцээ шийдрүүд нь гарч өгдөггүй хүн төвтэй биш. Тэгэхээр энийг бол одоо ядаж төр талаасаа эхлүүл зөвхөн төрийн бүтээмжээс гадна хувийн хөвшид иргэдийн энэ одоо цаг бүтээмж дээр бас шууд одоо үр дүнтэй нөлөөтэй байх юм байна гэж бодож байна. Ирээдүйн засаглал, ирээдүйн төрийн үйлчлэгээ гэж юу юм бэ? Би өнөөдөр 18 нас хүртэл 16 нас хүртэл гэх юм бол миний иргэний үйл гэрээ хаягаар хүрээд байна. Манай хүүхэд төрөөд эмгээс гарахад гэрчлэгээ нь бэлэн болцсон байж байна. Хүүхдийн мөнгөнд бодогдсон байж байна. Ийм олон комплекс төрийн үйлчлэгээ иргэдтэй шууд төр маань цахим болон бодит хэлбэрээр хүргэдэг бол үйлчлэгээ ирээдүйн чиг хандлага байгаа. Аль нэг салбарын сайдаас юм уу, аль нэг агентлагийн дарга удирдлага тэдгээрийн санаачлагаас үл хамааран улсын их хурлын тогтоол батлагдж бүх төвшөндөө энэ процессын дахин инженерчлэл үзэл баримтлалынхаа хүрээнд хэрэгжих ёстой гэж ингэж үздсэн учраас улсын их хурлын шүү анараар ахлуулсан ажлын хэсгийг гаргасан. Та бүхний манлайлал, та бүхний өөрчлөлтийн хандлага, чиг хандлага өөрчлөлт бол энэ процессын дахин инженерчлэл маш чухал юм шүү гэдэг зүйлийг би зөвхөн маш товчхон хэлчихсэн юм аа.